Хей сайн уу манайхан. За би нөгөө цусны шинжилгээ өгсөн гэж яриад байсан шүү дээ. Өнөөдөр endocrinologist буюу энэ бамбай үздэг эмчтэйгээ уулзлаа. Тэгээд тэгсэн чинь дахиад нэг бас нэг шинжилгээ өг гээд ингээд өгцөө. За тэгээд эмчтэйгээ уулзсан чинь ингээд миний ингээд progress энэ юг болохоор маш сайн байна. Ингээд дасгал хөдөлгөөн хийгээд миний одоо ерөнхий цусны шинжилгээний одоо юг хараад бол сайн байна гэж намайг хэлсэн. Тэгээд жин маань буурсан баяртай байгаа. За тэгээд хамгийн гол нь миний бамбай үзүүлэлтүүд их сайн гарсан. Тэгээд нөгөө нэг эмчтэр одоо миний бүх мэдээлэл байж идэг өмнөх өмнө нь одоо ер нь 3 сард би ингээ үзүүлж байгаа хгүй юу. Тэгэнгүүт 3 сарын өмнө ямар байсан. За тэгээд сая дахиад өгөхөд ямар шинжилгээний хариу гарсан гэдэг ингээд харьцуулаад миний ингээд ерөнхий одоо эмчийн хэлсэн дүгнэлтээр бол их сайн процесстэй явагдаж байна гэж ярьсан. За тэгээд миний энэ бамбайнд ингээд ийм хоёр шихэг ийм nodule гэж нэрлэдэг юм байна гэдгсэн баггүй юу. Тэгээд тэр нь одоо нэг 2 жилийн өмнө лөө тийм ножултай байсан. За тэгээ сая дахиад би энэ бамбай бас нөгөө юу хэлгэсэн. Тэгсэн чинь юу гэдгэлээ ультрасаунд хэлгэсэн. Тэгсэн чинь ультрасаундын хариу маань тэр ножул маань бүр ингэ жижигэрсэн байна гинэ. Хөрсөн би бүр гахаа жижигэрч болд юм уу гэдгсэн чинь болно гинэ. За тэгээд ножул маань жижигэрсэн. Тэгээд ер нь бол миний overall health эрүүл мэнд маань сайжирсан гэсэн юм дүгнэлт гарлаа. Тэгээд энэ бол их сайхан мэдээ миний хувьд. За тэгээд бас нэг юм гэх юм бол би одоо мэдгүй энэ хор тавдрын талаар ингээд та бүхэнтэйгээ хуваалцсанаас болсон уу яасан мэдгүй. Зөндөө олон хүмүүс энэ сошиал медиа дээр ингээд хор тавдар туснаа ингээд бас бичээд ярьж байна л да. Тэгээ тэр ингээд намайг эмзэглүүлж байгаа зүйл болохоор бас нийгэмдээ ингээд хэлэх ёстой юм байна. Ингээд өвдсөний дараагаар надад ерөөсөө яг ингээд өвдөөд ингээд эмчилгээ хийлгээд явж байхдаа би ингээд хүмүүст хэлье. Энийг ингээд ойлгуулах хэрэгтэй юм байна. Ийм awareness үүсгэх хэрэгтэй юм байна гэдэг ийм зорилготойгоор ингээд та нарт ингээд хамаг амьдралаа яриад би ингээд ийм амьдралыг туулсан тэгээд би ингээд өвдсөн гэдэг ингээд яриад байгаа шүү дээ. Тэгээд энэ дээрээс би хараад ингээд юу гэж бодсон бэ гэхээр ингээд энэ хорт хавдар гэдэг зүйл маш их байна. Тэгээд яагаад гэхээр бүгдөө ингээд нөгөө нэг ихэнх хүмүүс нь хэлж байгаахгүй би өөрийгөө эрүүлгээ бодож исэн. Ингээд маш их завгүй ингээд ажилдаа явж исэн. Тэгээд юу яаж ийна ядарч ийн л гэж бодож ирснээс биш те ингээд өөрийгөө хорт хавдрын юм сонсно гэж би бодсонгүй гэдэг ингээд хүмүүс ярьж байгаа байхгүй юу. Би ч гэсэн яг тэгсэн миний хувьд хорт хавдартайгаа яаж мэдсэн гэхээр би айгүйх ядардаг байсан. Бүр ингээд маш их ядардаг. Тэгээ тэрийгээ бас л ялгаагүй нөгөө завгүй байгаа амьдралтайгаа ингээд холбоод байсан байхгүй юу. Тэгэхээр энэ одоо бүр бидний насны хүмүүсийн одоо юм уу эсвэл энэ нийт дээрээ байдаг юм нийтлэг хандлага юм бидггүй энэ ядарж байгаа гэдэг чинь бас нэг таны бие чинь нэг юм болохгүй юм байна гэдгийг чинь хэлээд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр тэрийгэ бүгдөө одоос эхлээд анхаарах хэрэгтэй юм байна. Таны энэ ажил төрөл одоо юу гэдэг те тэр бүхэн чи ерөөсөө чухал биш шүү. Таны эрүүл мэнд л хамгийн чухал юм байлаа. Хүн өвдөхөрөө л эрүүл мэндийн ямар чухлыг ойлгодог. Өвдөөгүй байхдаа хүн ерөөсөө ойлгодгүй ингээд эрүүл байх шиг сайхан юм байхгүй. Хүмүүс ингээд мөнгө төгрөг ингээд карьер ажил амьдрал гэд ингээд явдаг болвол яг өвдөөд нөгөө нэг хавдрын одоо онш сонссон хүмүүс бол юу гэж боддог гэхээр хамгийн түрүүнд одоо тэгтгүүлээж эртгэн шиг өөрийгөө үзүүлдэг байж гэдэг юм болдог байхгүй юу. Тэгээд өөрийгөө л хайрлах байх юм бол таны олсон над хідэн төгрөг чинь ингээл салхинд хийсэл эмнэлгийн биел төлөөл явахаас өөр ямар ч юу байхгүй болчин эсвэл бол ингээд таны өвдөж явах үед тэр данцанс чинь байгаа мөнгө таны өвчнийг ингээд аваад явчихгүй учраас өөрийнхөө биеийг хайрладаг байя, өөрийгөө хайрладаг бай. Тэгээд өөрийгөө хайрладаг байгаад энэ амьдрал, ажил амьдралын балансыг барих хэрэгтэй юм аа. Энийг ингэж тэнцвэржүүлж барихгүй болвол ерөөсөө болохгүй байна гэдэг надад ийм одоо тийм төрсөн. За тэгээд бас надтай адилхан ингээд өвдсөн байгаа хүмүүс бүгд ер нь тийм надтай санал нэг байх гэж бодож байна. Таны амьдралын чинь одоо хамгийн чухал зүйл юу юм бэ гэвэл таны эрүүл мэнд. Манай Монголд ингээ хэлсэн байдаг штэ. Эрүүл
эрүүлийг те сайныг хүсвэл эрүүлийг хүсгээд байдаг. Ингээд бүр цаанаасаа хилцэн юм үгнүүд байд юм байна. Тэгээд энийг өөрөө өвдсөн хойнол ойлгосон учраас ингээд та нартай ингээд нэг ойлгуулъя гэдэг ингээд байгаа байхгүй юу. За тэгээд урд нь би ингээд шинжилгээ өгөөд энэ юу бамбааны асуудалтай юм байна. Би одоо ядраад байгаа нь бамбааных юм байна гэж яваад исэн. Тэгээд шинжилгээ ингээ өгөхөд цусны шинжилгээ өгөхөд болохоор ингээд миний хавдар өрөөсөө гарч ирээгүй шүү дээ. За тэгээд тийм болохоор зарим хүмүүний энэ хавдрын төрлөөс хамаарат зарим нэг шинжилгээ тэр чинь ингээд одоо бамбай шинжилгээ гигэнгүүт ингээд миний зөвхөн дааврын ингээд шинжилгээнүүдийг авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө бүр ингээд нөгөө нэг одоо яа тийм бүтэн биеийн шинжилгээ ч юм уу тийм юмар л одоо энэ хавдар мавдар янз бүр хэмжин гарах бах. Тэгээ би та нарыг хавдар тусна гэж ингэж муу амлаж байгаа юм биш. Ерөөсөө л өөрийнхөө биеийг хайрлаач ээ, өөрийгөө хайрлаач ээ, өөрийгөө сонсдог байгаач ээ. Тэр тусмаа би чи ингээд цаанаасаа ингээд хилээд байхад тэр дохойг нь хүлээж авч чадахгүй бид нар өөрсдийгөө ингээд арах цагаал төлөө жоох ядарч байгаа юм байна. За нэг жоох амарчиж гэдэг юм уу те. Ингээд арах цагаад яваад их юм бол ирээдүйд бид нар өвчний үүр болоод ингээд дуусах юм байна гэдэг юм надад юм юу төрж байна айдас ч гэх юм уу те. Тэгэхээр энийг бүгдөө маш сайн ойлгоод авчия. Сайн сайхан амьдрын яд жаргалтай байх юм бол эрүүлэл байх юм байна. Өөр юу ч тань хэрэггүй. Үнтэй гоё машин, амар үнтэй гоё хаус одоо юу гэдэг те. Эсвэл гоё карьер ямар ч юм тань хэрэггүй. Та эрүүлэл байгаад өглөө босоход өвчнгүй байх шиг сайхан юм байхгүй. За энийг та хэдэл гэсэн юм аа. Тэгээд өнөөдрийг сайхан өнгөрүүлээрээ. Манай энд бороотой юм бүрхэг өдөр байна. Гэхдээ ямар ч байсан гэсэн ингээд сайхан мэдээ сонсоод өөрийгөө хайрладаг болсноос хойш өөрийнхөө ингээд биеийг сонсдог болоод өөрийнхөө сэтгэл зүг сонсдог болоод ингээд ихэлсэн чинь ингээд надад сайн сайхан зүйл болоод байна. Имч хүртэл надад хэлж штэ ингээд чиний бамбанд байсан юу хоёр ширхэг юм юу ч хүртэл ингээд жижигэрсэн ноожуулалт гэдгийг одоо монголоор юу гэх мэдгүй юм байсан. Тэгээ тэр нь ингээд жижигэрсэн байна гэхээр би бүр үнэхээр гайхлаа. Жижигэрч болдсон байна гэдгийг ингээд өөрийнхөө биеэр харуулад байж гэн. Тэгээд ер нь хүн юунд төвлөрөн яг тэрнийхээ л үр дүн болдсон юм шиг байна. Би одоо сайн сайхан зүйл төвлөрөнгүүд надад дандаа сайн сайхан юм болоод ах юм. Би сайн сайхан ямыг бодоод хүн дандаа сайныг хүсээд те ингээд ихлэнгүүд надад сайн хүмүүстэй уулзрах юм. Тэгээ цаанаасаа нэг бүх юм ингээд сайхнаар эргээд сайхан болоод ах юм. Тэгэд энэ нэг ертөнцийн нөгөө нэг таталцлын хүч гэж байдаг бол энэ л юм надад ингээд болж ах шиг байна. Тэгээд та хэд маа өдрийг сайхан өнгөрүүлээрээ. Тэгээд миний энэ хэлснийг дотроо нэг бодоод үзээрэй. Ингээд тэр баяртай.